За энэ хуулийн анхдагч хуулийн төслийг бол дэмжиж байгаа. За тэгээд орон нутагт ард иргэдтэй уулзаад явхад ялангуяа энэ салбарт хамаарч байгаа энэ малчид энэ хууль хэрэгжихгүй байна. Малчны тухай хууль гээд сайхан хууль гарсан. Тэгээд огт хэрэгжихгүй байгаа тухай маш их зүйл ярьж байна. Тэгэхээр энэ шиг энэ хууль маань хэрэгждэггүй хуулийн тоог нэгээр нэмчих үдэ гэж бас ингээд санаа зовж байна. Тийм учраас бас хэлцүүлгийн шатанд нь бас сайжруулад илүү амьдрал руу ойртуулад батлаа явсан зүв бахаа гэж ингэж бодож байна. За урамшуулттай холбоотой асуудал дээр бол яг нэг ноцтой юм алгаад. Гэхдээ хөдөө аж ахуйн салбар дэлхий дээр урамшуултгүй явна гэж байхгүй. Ялангуяа манайд бол байхгүй. Хүн хоол өмсөх хувцас бэлдэх зүйл рүүгээ дэмжиж хангамжийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд урамшуултгүй явна гэж бол байхгүй. Тэгэхээр энэ дотор нэг заалт байна л да. Энэ чанартай холбогдуулж урамшууллын асуудлыг нь авч үзнэ гэд. Энийг чинь далимдуулаад засгийн газар наад хөдөө аж ахуйн салбарын бэлтгэж байгаа бүтээгдэхүүн юм чинь чанаргүй байна гэж хэлээд урамшууллыг хасчих шүү. Тэгэхээр нөгөө жоохон дэмжлэг болоо явж ясан зүйлээ арай нэг жоохон тогтоод ирж ясан зүйлдээ бас хор хөнөөл учруулчих юм зүйл болох вэ гэж ингэж санаа зовж байна. За хоёрдугаарт нь энэ хөдөө аж ахуйн салбар ялангуяа мал аж ахуйн салбар дээр чинь залуу малчин гэж байхгүй болчихсон шүү дээ. Хин мал дээр байна гэж хэдхэн бараг тэтгэврийн насанд хүрч байгаа ийм л хүмүүс мал дээр байна. Залуу малчин байхгүй. Бага хэдэн гэр бүл байхгүй, ганц бие. Тэгээд л ерөөсөө гэр бүлтэй хэсгүүд нь нөгөө хүүхдүүдэд дагаад орчдөг. Ингээд энэ асуудал дээр бол нэлээд малчны хуулиар зохицуулна гэдэг нэг ерөнхий ингээд тавиад орхицсон байна. Нөгөө малчны хууль чи хэрэгжихгүй байгаа шүү. За бусад тэр агроном, малын эмч, малын зоотехник бүгдээрээ тэтгэврийн нас даваа явцгаацсан. Дундаж наслалт нь. Энэ талаар ерөөсөө тийм бодиттой оруулсан зүйл энэ хөдөө аж ахуйн хуулийн дээр алга. Сая бас ажлын хэсгийн ахлагч хэлж байна. Энэ хөдөө орон нутагт суман дээр штэ. Энэ түүхий бэлтгэлийн энд хуулийн дээр бичсэн байгаа энэ тогтолцоонуудтай холбоотой нэг ч газар байхгүй. Эсклад байгуулад анхан шатны түүхийдийн арчилгаа тордлогоо хийгээд давслаад ингээд чанар хангадаг байгууллага байхгүй. Муу хэлэгддэг нөгөө хэдэн ченжүүд чинь авсан болоод үнэтэй үнэгүй авсан болоод ингээд явж байгаа. Тэгэхээр энэ чанартай холбогдуулан худалдаа авалтыг хийнэ гэж байгаа. Чанартай түүхий эдэж бид нар авч чадахгүй байгаа. Ягаад гэвэл энэ хөдөө аж ахуйн гаралтай түүхий бүтээгдэхүүнийг боловсруулах түүхий эдийн үйлдвэр, арь ширний үйлдвэр гэд ярихаар улс төрчөөд авторын эсрэг улс төрчж жоод унгаагаад явуулчихдаг. Үүний тод жишээ дархны арь ширний зохицлоор. Тэрийг зогсооцсон. За тэр болохгүй байгаа юм болов уу гэд харахаар хажуу талд нь жоохон газар аваад дахиад шинээр үүсгэж явж байгаа юм. Тэгээ бүр сүулдэ болоод эмээлтийн гэд. Тэгээ би эмээлтийг нь очиж бас харах гад явсан нэг л том хашаа, нэг байшин л байлээ. Тэгэхээр энэ хууль ингээд нэг амьдралгүй энэ яг бодиттой асуудал руугаа хандахгүй хууль болчих үү гэж ингэж санаа зовж. За тэгээд энэ хуулийн дотор энэ төдөө аж ахуйн төрлүүдээ ингээд ангилсан л байна л да. За энэ дээр энэ бид нар хуучин туслах аж ахуй гэж нэрлэдэг байсан гахай зөгийн дахианы аж ахуйнууд ер нь яг хаана орж байгаа вэ? Энэ төрлийн бодлогод ер нь ямар байдлаар явж байгаа вэ? За хариултын дараа яв. За хариул. Ажлын хэсэг хариулъя. Батэрдэн гишүүн. За хөдөө аж ахуйн асуудлаар нэлээд бас анхаарал хандуулан ажилладаг гишүүн, тугаан гишүүн байгаа. Тэгээд бид бүхэд бол бүхэн тэр тусмаа орон нутгаас сонгогдсон гишүүдийн хувьд бол энэ хөдөө аж ахуй яаж хөгжүүлэх асуудал бол тэд бид бүгдийг мэдээд байгаа байхгүй юу? Нэг ийм байвал болчих юмаа гэд хараад байгаа байхгүй да. Мэдээд байгаа. Гэтэл яг эн чинь орон нутагтайгаа яаж уялдах юм? Аж ахуйн нэгжүүтэйгээ яаж уялдах юм? Малчидтайгаа яаж уялдах юм ингээд энэ дээр зохицуулсан тодорхой зохицуултаа бид нар бас нэг цаасан дээр буулгахгүй бол болохгүй байгаа юм аа. Тэр утгаараа бол хөдөө аж ахуйн тухай хууль гэж ямар ч байсан цаасан дээр хэдүүлээ ингээд томьёолоод буулгачих гэдэг утгаар гаргаж байгаа. Хэрэгжихгүй хууль байж магадгүй болчих магадгүй гэж бас санаа зовоод үнэндээ бол яг энэ өнцгөөс нь бол миний хувьд бол харсан.
Жишээ нь тэр чанартай холбоотой асуудал одоо хөдөө аж ахуйн дэмжлэг үзүүлэх үйлдвэрлэлийн сүлжээний дараах шаардлагыг хангасан байна гэдээ баахан одоо шаардлагууд тавьчихад байгаа. Магадгүй энэ шаардлага нь хангаагүйгээд хэн нэгэн одоо албан тушаалтан хүн суртал гаргаад явуучих вэ гэдэг өнцгөөс нь зөндөө харсан. Тэгэл хэрвээ энэний бариад ингээд болохгүй юм байна, чанаргүй байвал одоо дэмжлэг өгөхгүй юм байна эдэргээл ингээд хасаад байвал ерөөсөө дэмжлэгийн хэмтэй шаардлага маань нэгдүгээр байхгүй болчих гээд. Хоёрдугаарт энэ шаардлагууд тодорхой хэмжээнд байж ээж хөдөө аж ахуй тодорхой хэмжээний бидний одоо төсөөлөд байгаа, бидний хүсээд байгаа тэр хэмжээнд нь бас цаашдаа өнөөдөр одоо энэ боломж уулзаа нэгдэхгүй ч гэсэн цаашдаа бол энэ боломж уулзаа бол нэгдэж явах хэрэгтэй маа гэдэг өнцгөр нь энэ шаардлагуудыг бас гаргачихж байгаа маа. Гагцхүү хэдүүлээ бас хяналт тавьж явах хэрэгтэй. Тэр утгаар нь хөдөө аж ахуйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага буюу хөдөө аж ахуйн яам энэ бодлогыг аймаг орон нутагт хүртэл нийтэд нь бүхэлд нь бол зангидна гэсэн бас үг үсэг энэ дотор нь оруулсан. Хяналтаа тавьдаг вэ. Тэгэхгүй бол энд Идэрбат гэдэг нэг цаад яриад идэг яг орон нутагт хэрэгждэг юм байхгүй. Түрүүний таны хэлсэнчлэн, миний хэлсэнчлэн суман дээр нөгөө нэг хідэн ченж үчил ажиллаад байдаг. Өөр одоо ямар ч боломж олцоо байхгүй. Нөгөө техник технологи хаа одоо юу гэдгийг тэр чинь ерөөсө орох боломжгүй болчиход байна. Залуу малчны хувьд бол үнэндээ залуу малчингүй болчих гээд байгаа шүү дээ. Тэгээ манайхан бол одоо нэг л мал морийн уйжээвэл тэнд нэг уягдаад байгаа юм шиг эдэн залуу торогоод байгаа юм шиг юм яриад байх юм. Энэ одоо нэг өнцгөн. Гэхдээ хамгийн гол нь энэ хөдөө аж ахуй чи өөрөө ашигтай байж ээж хөдөө аж ахуй эрхлээд мал аж ахуй эрхлээд газар тариалан эрхлээд хүн амьдрах боломж олцоотой байх тэдийн хэмжээний орлого олдог болсон тохиолдолд тэнд залуу малчин бий болно шүү дээ. Энэ өнцгөөс нь л хэдүүлээ харах хэрэгтэй. Тэхийн тулд хөдөө аж ахуйг хөгжүүлэх, хөдөө аж ахуйгаас орлого олдог, мал аж ахуйгаас орлого олдог болох боломжийг хэдүүлэл хайхгүй бол тэнд бас хүн тогтохгүй. За хууль санаагч нэмж хариулъя. За тэгэхээр яг туван гишүүний одоо бас асуултанд нэмээд хариулахад энэ хуулийн 12 дугаар зүйлд доктортой хөдөө аж ахуйн төлөвлөлт гэж орсон байгаа. Өнөөдөр манад урт хугацааны одоо бодлогын баримт бичих буюу алсын хараа 2050-д доктортой хөдөө аж ахуйг хөгжүүлнэ гэсэн зорилт бол дэвшүүлсэн байдаг. Тэгэхээр бид нар энэ зорилттой бас уялдуулж энэ хөдөө аж ахуйн урт хугацааны бас одоо хөгжлийг бас тодорхойлох зүйтэй. Тэгээд энд 12.2 дээр хөдөө аж ахуйн хөгжлийн зорилтод хөтөлбөртэй байна гэдгийн ажлын хэсэг бол хуралдаад яг энэ залуу малчтын залгамж халаа нийгмийн асуудлыг ерөөсөө бид нар энэ хуулиндаа тусгаж өгөхгүй бол болохгүй юм байна гэд хөгжлийн зорилтод хөтөлбөртөө энэ 12.2-ын 6 дээр хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг ашигтай эрхлэх зах зээлийн болон нийгмийн таатай орчин бүрдүүлнэ гэж бүр оруулж өгсөн байгаа даа. За энэ дээр бол бид нар ер нь зорилтод хөтөлбөртөө энэ залуу малчин залгамж халааг яаж одоо урт хугацаанд авч явах вэ гэдгийг зорилтод